бүхэн Beatles Music-ийг үзэж байна. Хэрвээ шидтэн хурж ирээд та нарын нэг хүсийг биелүүлээ гэвэл мэдээж том болохыг хүсэх байх тийм үү? Харин би эргээд хүүхд талахыг хүсэж байна. Үзэгч та Монголын хүүхдийн хөгжмийн хамгийн анхны нэвтрүүлгийг үзэж байна. Энэ бол Beatles Music. Бидний шихэр тавтай морил. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр манай Good Boys хамтлаг хүрэлцэн ирээд байна. За сайн байцгаана уу? Юу вэ? За юу ах вэ тэгээд тоглолтоо хийчихсэн сэтгэл санаа айгүй өндөр. Ойр титон хичээл номондоо яваад Хичээл номдоо шандаа. ер нь жирийн амьдралаа эргээд орж эхэлсэн. За манай хамтлагийнхаа одоо тоглолтын талаар үзэж тавих юм мэдээлэл өгнө. Зарим нэг үзээгүй хүмүүс бас байгаа бох. За манай тоглолт маань саяхан 12 сарын 14 15 насны та бүхэн маш сайн мэдж байгаа хаа. Тэгээд асаа циркэд болсон тоглолтын 2 өдөр бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд эхний өдрийн тоглолт, 2 дахь өдрийн тоглолт хоёулаа амжилттай ямар нэгэн тийм саадлгүй явж дууссан байгаа. Тэгээ тоглолтын яг дуусны дараа ингээд нэг юм ингээ хоолооноос гарцсан юм шиг амар гоо өнгөрөөл. Тийм нуруун дээрээс аягүй том юм аваа хийсэн юм шиг гоё санагдсан. За жаргалын хувьд одоо миний хувьд яхав тэгэл маш их сайхан тэгэл гэртэл амар хөвтчин тэгээд хичээл номдоо шандаал. Тэгээд амжилттай байгаа болохоор бид нар бас зарим нэгэн хотуудаар явж тоглолтоо хийж магадгүй энэ бол одоохондоо дөнгөж яригдж байгаа. Хэрвээ та бүхэн бидний энэ саалыг дэмжих юм бол яг одоо энэ доор гарч байгаа. Бид нэр имэйл хаяглуу, манай Beatles Music имэйл хаяглуу хэрвээ дэмжиж байгаа бол мессенжерээр айд хийж орж ирээд бас санал хүсэлтээ хэлж болно. Good Boys. Тоглолтын дундуур бол маш их хосны зүйлтэй зүйлүүд бол маш их болсон тий. Жаргал бас манай Чингис хаан хамтлагийн бөмбөрчин сайн ах палк аваад гэсэн чинь жаргал палкийг авснаа дээш харснаа хальтгшээ доош унчтیں۔ Тайзнаас байсан чинь доош телефонснаа доош харснаа ёо амдрал явуулахгүй байна. Явуулахгүй байна гэх. Тий чилэг авахгүй зүгээр л яа амьсгалж чадахгүй байна. Тэрнээс бас өөр тоглолтын үердэн зөндөө хөгжилтэй явдлууд гарсан. Тэгээд 2 дахь өдрийн тоглолтын дээр би 2 дахь удаага чөлөө төвцтэй гарахдаа буруу хувцас өмсч гараад тэгээд яг нөгөө нэг бүжгүүдээ хийжсэн чинь миний бүр өмд доошогоо шувтраад энэ ч өмдөө бариа микрофоноо бариа дуулаад бүжиглээд тэр бас айгу саний юу зүйл болсон. Гэтэ баг мэддэгдээгүй. Тийм. Бас зэрэдл рүү ороод дуулдаг хэсэгтэр мөхөтрт ороод болсон чинь овоороо нааш харж идэг эндээс зураг аваад сүултээ инээ зүрээд дуугаа дуулахаа бүзүүлээ. Инээ Тэрхүү зүйлс маш их болсон. За тэгээд бас нэг зүйлийг яг одоо манай нэвтрүүлгийг үзэн сууж байгаа хүүхдүүд хүмүүс хандаж хэлэхэд манай хамтлагийн фэн клуб
байгуулагдж байгаа. Тэгээд фэн клуб маань элснээр одоо бидний цомгийг, тоглолтыг хямдгалтайгаар худалдаа авахаас гадна бид нөр сардаа нэг юм уу 2 сардаа нэг удаа уулзалтуудыг зохион байгуулж байгаа болно. Тэгээд яг тэр уулзалтын үеэр бид дөрөвтэй дөрвөнтэй нь уулзаад гоё найзууд болоод олон зүйлийн талаар яриад тэгээд бид дөрөв тэр үедээ ч гэсэн та бүхэндээ бас урд нь хүмүүс дуулж байгаагүй зарим нэгэн дуу муугаа дуулаад Бас фри байна уу юм л те. тэгээд ерөөхдөө маш чөлөөтэй гоё гоё зүйлүүдийг хийх болно. Тэгээд манай фэн клуб дэлсхийг хүсэх юм бол мөн доор гарч байгаа. Манай Beatles Music-ийн мэйл хаяглаа өөрийнхөө овг нэрийг тэгээд явуулж болно. Хобби мод. Тэгээд мөн DX Production-ээр хурж ирээд өөрийнхөө нэг хөв цэд зургийг авчираад бас илсэж болно. Мөн үдштэй бас нэг юм хэлгээд тоглолтын үеэр Bravo Shop Overkill брендийн утаснуудыг жилет утсан дээр өмсөж орсон. Бид дөрөв. Ер нь бол бидний одоо цомгийн зураг тэгээд цомгийн зураг тоглолтын дээр Mini Bravo Shop бүрэн бид нарыг ивент гэж ажилласан байгаа. Тэгээд Миний Mini Bravo-нд маш их баярлалаа. Бас нэг зүйлийг үзэгчтэй амжилтад манай Good Boys хамтлагийн Mini Bravo Shop-ийн Overkill брендийн нүүр царай 2011 оны нүүр царай болохоор тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Overkill брендийн нүүр царай болж байгаа. All my troubles seem so far away. Now it looks like they're here to stay. Oh, I believe in yesterday. Suddenly, I'm not half the man I used to be. There's a shadow hanging over me. Oh, yesterday can suddenly. Why she had to go, I don't know. She wouldn't say, I said something wrong. Now I long for yesterday. Хавх одоо хайр хэлээд үлээгүүлж байна. I needed to be in her alone, but I was lost as we get. It's true me, who can say? Couldn't you come and tell the nursing bed? I get you if she was on. Тэгээд манай тоглолтын дээр маань бас маш олон хүмүүс хамтарч ажилласан. Бидний ард амьд хөгжмийн Чингис хаан хамтлаг, тэгээд Fai хамтлагийн бэлгийн ах, нэгэн хамтлагийн Оки ах гэх мэт ерөөдөө маш олон хүмүүс тэгээд бүжгийн хамтлагаар Free Beat, Hooligans, Demos хамтлагууд бас бидний ард бүжгэлсэн байгаа. Тэгээд бас бидний үсийг жагаах маань янзсан. Тэгээд ерөөдөө маш олон хүмүүсийн нөр их хөдөлмөрөөр манай анхны хайрлалын тоглолт маань маш амжилттай явагдаж дууссан. Бид бүгдийн ард ажилласан бүх хүмүүс болон бүх зүйлийг нэгтгэж чадсан зүйл бол манай DX Production байгаа. Тэгээ манай DX Production маань та бүхэндээ маш олон зүйлийг хүргэдэг. Тэгээд юуны өмнө DX Production-ы болон DX Production-ийн агч нарт бүгдээрэнд нь маш их баярлалаа. Good Boys хамтлаг цаашдайцсандаа маш олон уран бүтээлүүд гаргаж үзэж та бүхэнд гинтийн мэлэг барихлаа. Цаашдын Beat Music нэвтрүүлгээрсэн одоо та бүхэн Good Boys хамтлагийн шинэхэн клиптэй уулзах бах. Тэгээд хэрвээ үзэгч та бүхэн маань бидний сонсогч яг одоо энэ төлөв үзэж байгаа та бүхэн маань байхгүй байсан бол манай хамтлаг ингэж олон гоё гоё дуунуудыг гаргахгүй байсан баг. Тэгээд юуны өмнө та бүхэндээ маш их баярлалаа. Мөн DX Production-ында маш их баярлалаа. I just need somebody to love. Somebody to love. I need somebody.